тэтгэврийн тухай одоо надтай адилхан зөндөө тэтгэврийн хөгшчүүд байгаа. За тэгээ энэ хөгшчүүд бүгд зээлтэй. Бүгд өртөө. Тэгээд би одоо өөрөөрөө бодоод хэлчихээд би муутай. Өнөөдөр би өгчих юм бол өртөө өгөх. Тэгээ миний өгөхтэй тарьсан өрийг үр хүүхэд маань төлнө. Тэгээ тэр төлөх үр хүүхэд маань бүгдээр нь зээлтэй. Цалингийн зээлтэй, бизнесийн зээлтэй. Тэгээ өртөө хүн дээр өр тавьж өгөхөөс одоо айж явна үнэндээ. Тэгээ энэ тэтгэврийн зээлийг одоо яадгийн одоо нэг энэ дээр бодолцож үзэж тэр өгч байгаа хүн тэтгэврийн зээлтэй цуг өгчүүл болдгон болов гэсэн нэг санаа байдгийг. Тэр хийгээд хөдлөөд татвараа төлөөд бүхэл юм насаараа зориулчихад нэг жоохон тэтгэвэр авч байгаа тэрнийхээ хүрэхгүй болоод аргаа бараад зээл авч байгаа шүү дээ. Тэгээ тэр миний авсан зээлийг тэр хойч үед нь битгий өвлүүлж үлдээж өгөөч. Би тэтгэвэртэйгээд өгчмээр.